Өглөөний мэд бүгдээрээ сайхан амарсан уу? Богийн өглөөний цайнд өндөг шавжин. Өнөөдрийн өглөөний цайнд өндөг, сосэж, таалах. За хөгүүдийн өглөөний цайнд strawberry cream cookie, өндөг, croissant. Манай хоёр cereal ингэж идэх дуртай. Айлан, sausage. За хөгүүдээ өглөөний цайнд вау, эд дугуйгаа ороод тийш явж. Өнөөдрийн таны мэдгүй цагаараа хүүхдүүдтэй бид нар жуус өгдөг штэ. Би урд нь ингээс хоруулыг аваад шууд энд нь хийгээд өгчдөг байсан. Тэгээ саяхан нэг ээжээс бас хүүхдтэй жуусыг яаж зөв өгөх талаар сурж аваад энэ хоёр талд нь ингээд наалтцсан гэдэгтээ энийг ингэж аваад хоёр талыг онгойлгоод тэгээд жуусаа хараа дээш нь ингээд тэгэнгүүт энэ жуус маань одоо энүүгээр эвэл шууд соруулаа ихээр заримдаа соруулаар маань ундаа нэгээд асгардаг те ингээд дээш нь олгочхоор илүү их зайтай болоод жуус асгардаггүй. Над шиг бас мэдэж аваагүй ээж нар эвэл мэдээсэ гэдэг үүднээс энэ мэдээллийг орууллаа. Америкт амьдардаг монголчууд маань галаа ахыг танихгүй хүн байхгүй гэхэд баг хэлдэхгүй тийм ээ манайхаа. Галаа ах маань шинэж гэж сэтгүүл эрхлэн одоо ингээд гаргаж байгаа 1-2 дугаарыг гаргацсан. Энэ удаа 3 дахь дугаарыг гаргахаар шинэхэн бүрэлдэхүүнтэй хаа байсан DC-гээс Америкийн хөндлөн туулж яваа хамт олон байна. Манай Сиэтлд ирсэн байна гэд Ширитэй маань ярьсан. Галаа ах маань маш их ажилтаа ингээд шургуу ингээд баг цагийн хуваартай яваа. Тэгээ түрүү ямарсан галаа ахтайгаа яриад өнөөдөр хоёлаа яаж иж байгаа уулзчих юмсан гэд ярьсан. Ингээд галаа ах маань саяхан бас 60-наас хүрсэн. Галаа ахтай төрсөн өдрийн минь дахин хүргэе. Ингээд танд амьдралд нь сайн сайхан бүхний өгсөн ёроо. Мөн шинэж 3 сэтгүүлийг эрхлэн гаргахаар шинэхэн бүрэлдэхүүнтэй яваа хамт олонд нь ажлын өндөр амжилт хүсье. Ингээ алтан шар зам нь үлзийтэй байгээ. Ингээ удахгүй орой бүгдээ галаа ахтай уулзцгаая. Evil guy named Tinker Lenters. He built big robot suits. And he climbed inside and going to destroy. His best friend. What's his best friend? He's the monster. He's building robot suits. They came climbing. За бидний өглөөний бид хэд Mongolian God Thailand үзчих. Бүтээсний өглөө олгоо үздэг. Энийг хөзрөөр вау. Хөзрөөр элэг үзүүлдэг залуу үнэхээр авьяастай. Өглөө олгуудыг бэлтгэлээ бэлтгэж чинь. За энэ том шилэн таглаатаа сав та нар маань мэднэ. Энэ 680 грамын зүгийн бал. За 4 ширхэг лимон, иймэрхүү хэмжээний цагаангаа. Лимон цагаангаагаа хэрчээд за дээрэс нь зүгийн балаа. Сайхан бүгдийг хийгээд өгнө шүү дээ. Ингээл дараад хөрөгчөндөө хий чинь. Тэгээ маргааш өглөөнөөс эхлээл ууж эхлэн шүү дээ. Одоо яг энэ томыг бол манайх нэг баг 2-7 хоног ууж чаддгүй мөө. 11-2 хоног л уун. За энэ бэлтгэлийг хийж ууж үзээгүй хүмүүсүүд эвэл нэг хийгээд уугаад ам чимтийг үзээд нэг мэдрээрээ. Хачин гоё шүү дээ. Ер нь ихэнх нь хийж байгаа охтоо миний блогийг үздэг хүмүүс. Hello. Бид гурав газ авах гад Costco дээр ирж байна. Газыг өнтөө олчих ер нь 3.30 3.56 өдрөж. Окей, за газ аа. Хидэд өрхнөө харъя. Гэтэ миний газ ер нь доотлын зураастаа хүрээгүй байсан. Би ер нь шар гэрлээ асааж үзээгүй. Нэг удаа асч үзсэн байна. Амар айгаад шар гэрэл маань асцсан чи машин маань зогсчихгүй дээ гэд өгтлээ айж үлээ. Нэг удаа шар гэрлээ асааж үзсэн. Тэгээ ер нь хамгийн доотлын зураасаас их дээгүүр ирэнгүүт би газ худалдаад авчдаг. Одоо 6 одоогүй мөртлөө гадаа өрнөхий олчих.
Доотлын зураас та хүрээгүй байсан мөртлөө. Явсаар аваад бараг $60 боллоо шүү. $58. За $59. Газ авлаа. Costco Christmas-ийн зөндөө юмнууд нэмэгдээд ороод ирчих. Ямар гоё юм бэ? Oh, the train! Wow. It's beautiful. Bye-bye! Ямар гоё юм бэ? Bye-bye! 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 Яа. Окей. За яваарай ээж. Крисмас болчихж болохоор гоё савлгаатай чихэр. Савлгаатай чихэр бичээ ороод ирчдэг. Хараа ийм гоё савлгаатай. За явъя. Bye-bye! Bye-bye! Оо яа. Guys! Хүүхдтэй хүмүүс бол андахгүй. Хүүхдүүд бол Costco-д орж ихээр энэ тоглоомын тасгийг бол бүтэн 2-3 тойрон шүү дээ. Нэг бүрчлэн үзнэ. Эднэр чинь. Ялангуяа энэ бүү сэлэн мэдрүү бол нэмэгдэж өөрчлөгдөж үүдэг. Оо тийм биш үү. Нэг шин тоглоом нэмэгдсэн байна. Хүмүүс манайхыг ямар гурил хэргэлдэг гэдэг энэ Costco-д ийм органик гурил үүдэг аахгүй юу? Ингээ хоёроо ингээ дотроо нэг нь 10 паундтай. Гэтэ зарим Costco-д байдаг, заримд нь байдгүй юм билэ. Тэгэхээр ингээд 20 паунд нь $11. Манайх энүүнээс аваад тэгээд Walmart-аас органик бор гурил аваад холчдөг байхгүй юу? Югдэг гинэ авин. Манай авин эхлээд бүр хилгүй болоод байгаа. Аюу хөөрхөн ойлгомжтой ерөнхийдөө ярьдаг байхгүй. Заримдаа эхлээд бүр хил байхгүй болчихно. Үүдий дүүдээ болчихно тэгэж их. Тэг. Бүр эхлээд хил байхгүй. Help me гинэ. Өөч гүбэх. Эд гурав. Гартаа. Бас жоох юм аваад. Минго lemonade аа. Дүүрж байж хөө. Дүүрч мэнэ болчихно. Болно гэж. Дээр нь жоох ус ич. Болно юм. Ээж юу сайн хүн шүү. За болоо. Эднэн. Ээж нь зургийг харъя. Ихнийг энэ өөдөнд нь бэдэг хүн гэж зурчдээ шүү дээ, тий? Чи энийг зурснаа. Чамайг зурсан шүү гэж өгсөн чи эд нь харснаа. Би юм уу ээж гинэ. Миний хүүтэй адилхан байна уу тэгээд? Эвен. За явцгаая горлоо. За манай галаахыг бол одоо Америкт амьдардаг хүн болгон танино. Галаах сайн явж байна та? Сайн яваад байна шүү дээ. За галаахтайгаа бүр бит хоёр одоо ингээд замын голд хоёлоо хоёр талаасаа уулзж ин бит хоёрын хоёлоо ажил амжихгүй галаах маань одоо Harvest-ын DC-гээс одоо яг нөгөө зорилгоороо гэтээ шинэ бүрэлдэхүүнтэй дөрүүлээ Америкийн одоо DC-гээс манай баруун эргэлөө зорж ирээд маш олон хотоор мужаар одоо ажиллаа үргэлжлүүлсэн. Гэтээ энэ удаа галах миний сонсноор олон нийтийн байгууллага тийм 3 дугаарыг одоо 5 өдөр ажиллаад хагас бүтэн сайнны амралтын өдрөө бусдын сайн сайхны өдөө зориулдаг тэр хүмүүсийн мэдээллийг босгож ирэхлээр явж байгаа. Тэрний нэг нь та нар байхгүй юу? Окей. Тэгээ галах өтөр бас нэг гоё одоо нэг сайн сайхны тий гоёны ажлын төлөө ирээдүйд одоо чадвал ирэх жилээс эхлүүлэх тийм гоё төлөвлөгөө. Ирэх жилээс чи одоо нөгөө юун дээр Dream 2 гэж төсөл байгаа шүү дээ Монгол хэрэгжиж байгаа. За. Dream 2 бол одоо манай урангоо тэгээд хэдэн октодын хамтарч босгосон төсөл байхгүй юу? За. Тэр нь болохоор гадаадд байгаа монголчууд одоо өөртөө хэрэггүй болсон хүүхдийнхаа тоглоом, ном сурах хүчийг ховтос одоо car seat юм уу те. Тэр илүү гарсан бүтээгдэхүүнүүдээ одоо бүгдийг Монгол руу явуулаад тэд төрөх юм бол тэд нар Монголдо good will шиг дэлгүүр нээгээд тэрэндээ одоо хүчлийн бэрхшээлтэй хүмүүс өргөжлөгөөс ээжүүдийн одоо ямар нэгэн байдлаар тэдний хөдөлмөрийн үнэлгээг хангах зорилгоор төсөл хэрэгжүүлж байгаа. Тэгээ би урангууд амсаад гарсан байхгүй юу? За би хотод одоо бас гоё сэтгэлтэй ээжүүд одоо сайхан хүмүүстэй уулзаад та нарыг холбож өгнө гэдэг. Тэгээ одоо энэ асуудал шийдэгдэж байгаа шүү дээ. За би ямар ч зэн тэр урангоо гэдэг хүүхэнтэй холбоо ярих нь
Тэгээ манай мужийн ээж нар бол маш сайхан сэтгэлтэй. Та нар бол эхнээс нь мэднэ. Бид нар бол агуу, ээж нар бол агуу. Тэгээд энэ ажилдаа бүгдээрээ ханцуу шамлан орцгой. Тэгээ галаа ахынхаа ажилдаас амжилт хүсье. Нэг зүйл байгаа. За. Яг хоо гадаадд байгаа монголчууд бид нар яг өөр хөвгдөх хөдлөө маш их юм цаг маш их мөнгө зарцуулдаг л та тий. Ааха. Одоо энэ тухай бас 19 он гараад нэвтрүүлэх төлөвлөгөө байгаа. За. Юу гэхээр одоо цаг завгүй гэртээ сууж байгаа юм шиг харагддаг хэрнээ. Ааха. Өдөржингөө хүүхдүүдэд зөөж тэдний сургалтын төлбөрийг төлдөг тэр ээжүүд гэр бүлүүд Монголын баялагийг бүтээгчд байхгүй юу? Тэр тэд нар өнөөдөр хүүхдүүдэд дэлхийн хэмжээний хүн болгохын тулд өөрсдийнхөө бүх боломжийг ашиглаж байгаа хүмүүс. Тэгэхээр дэлхийн хэмжээний монголчуудыг бий болгож байгаа тэр ээжүүд гэдэг бол маш том баялаг бүтээгч. Тэнгүүтээ одоо урангоо тэнд юм одоо төсөл хэрэгжүүлээд тэнгүүтээ би юу гэж бодоод байна. Бүгдийг нэг холбоод өгчихсэн тий. Сайн үйлсийн төлөө зүрх сэтгэл болгон хоорондоо нэгдэж бусдад хэрэгтэй тэр зүйлийг бүтээхэд бид нар биенээ дэмжиж явж байгаа. Тэгээд болоо. Том юм тий. Том амлалт, том юм харахаа болий тий. Зүгээр л бидэрт өөртөө байгаа боломжоор биенийхээ сайхан сэтгэлийн үүсгэл санаачлагыг дэмжижүүл тэгэл болчихж байгаа байхгүй юу тий. Яг санал тийм учраас бүгдээрээ нэгдэцгээ тий. Богийн блогийг бас үзээрэй. Яг одоо энэ блогороо дамжуулаад манай Вашингтон мужид амьдардаг сайхан сэтгэлтэй ээжүүдэл наттай холбоо араараа би одоо ингээд хүүхдүүдийн хүүхдүүдийн хэрэглэгүү тоглоомыг хувц цунрыг богийн ингээд цуглуулад Монгол руу явуулаад Монголд одоо гүйдвэл шиг тийм дэлгүүр нээх яг зорилготой байгаа. Ягсэн чи тэрэнд нээсэн байгаа байхгүй юу? Тэрийг нээсэн би бол одоо нээх хэрэгтэй байна. Нийлүүлэх хэрэгтэй яг. Ахаад нэг зүйл байгаа. Монголд өнөөдөр бид нар нэвтрүүлэг хийж хат нэг юм гарч ирсэн. Жилд автомашины ослоор 500 орчим хүүхэд бэртдэг буюу нас ордог гэдэг байна. Тэнгүүд нь одоо Car City буюу одоо хүүхдийн аюулгүй суудлыг бас Америк даяар цуглуулад Монгол руу явуулъя. Тэгтээ нэг зүйл байгаа. Хизээч хин ч үнгүй юм үгүй. За. Эцэг эхчүүд Америкт байгаа хүмүүс ч үгүй шүү дээ. Үгүй. Монголд байж байгаа эцэг эхчүүд за 50 60 100 мянган төгрөгөөр нэг шөнө баарддаг бол хүүхдийн аюулгүй суудлыг 20 30 мянган доллараар төгрөгөөр тий бодлож яваад тэрүүгээр нь бид нар дараагийн юм хийж болно. Угаасаа гүйдвэл чинь тийм шүү дээ тий. Хуучин хүмүүсийн имийг одоо үнгүй аваад тэг тодорхой бага хэмжээгээр угаасаа өгдөг. Тийм яг гүйдвэл бид нарт асар их боломжууд байгаа Америкийн монголчуудаа тий. Бид нар бас их тэр их боломжоос дутхгүй сэтгэл байгаа, сайхан сэтгэл байгаа. Тэрийг дандаа сайхан сэтгэлээр бусдын төлөө хандж байгаа хүмүүстэй нэгдэж хамтдаа сайн үлсийг бүтээе. Тэгээд боги баярлалаа. Баярлалаа галаа. Ууцж бөө юм бол. Харин тий. Айн замдаа сайн аваад ажилд нь одоо ингээд шинэ бүрэлдэхүүнээр явж байгаа. Шинэ бүрэлдэхүүнд нь ажлын өндөр амжилт хүсье. Айн замдаа сайн яваарай. За, бай. Баярлалаа.